Сар шинэ болоход ердөө 3 хоног үлдлээ. Цагийг нь тулгаж альва ажлаа амжуулдаг монголчуудын хөлт худалдааны төвүүд дарагджээ. Жилэрх бүр иргэд бисээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж, үйлдвэрлэгчдээс чанартай үн хямдтай бүтээгдэхүүн нэхэх болсон. Тэгвэл энэ жил үндэсний үйлдвэрлэгчид улс орныхаа эдийн засгийн нөхцөл байдал, худалдаа авагчдын саллыг харгалзан үзэж, нэмэн үр түвшинсэн бараа бүтээгдэхүүнийг сар шинийн бэлэг зориулан үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. Тухайлбал Exclusive компани хүүхдийн шүлхэвч малгай гоо сайхны цүнхийг 1000 төгрөгөөр, хүүхдийн нэхий хантаац бодгийн хослыг 24000 төгрөг, 100% сарлагийн хөөрөн малгай оролтыг 8000-аас 12000 төгрөгөөр сар шинийн бэлгэнд санал болгон худалдаалж байгаа юм а. Эргэн та хэрв үндэсний үйлдвэрлэл дэмжиж худалдаа хийвэл төлбөр төлсөн мөнгө дотооддоо үлдэж зах зээлд эргэлтэн импортын бараа сонгуул таны мөнгө гадагш шууд урснаа гэдгийг үйлдвэрлэгчид санууллаа. Бараа бүтээгдэхүүний түүхий эдийн бас гарал үүсэл маш чухал байдаг. Оюун бүтээгдэхүүн дээр бол яалтчгүй түүхий эдээ бид нэр 100% гаднаас авдаг. Яг энэ сүлжмэл бүтээгдэхүүний түүхий эд бол 100% Монголоос авч байгаа болохоор төлхөө бас энэ сүлжмэл бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэсэн байгаа. Үнэхээр энэ жилд ганц удаа тохиолддог энэ баяраа яагаад заавал гадны бүтээгдэхүүн авах хэрэгтэй гэж боломжоор одоо бид нар үйлдвэрлэгч бид нар ч гэсэн бас их сонголтоор олон төрлийн зүйл хийх юм бол мэдээж худалдаа авалт аль болох хүмүүс одоо дотоодынхаа бүтээгдэхүүнийг л авах хэрэгтэй л гэж бодож байна. Exclusive компани оюул бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ материалаа заашгүй импортоор авах шаардлагатай болтгоо. Харин сүлжмэл материал бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ 100% дотоодынхаа сарлаг тэмээний өврөг ашиглаж дотоодынхаа мөнгөний эргэлтэд дэм үзүүлдэг байна. Нэг үе бодвол монголчууд тарцсангүй сайн үйлдвэрлэж чаддаг болжээ. Ингэснээр зөвхөн дотоодынхаа зах зээлд борлуулалт хийх биш, гадагш нь уртгай төвшрөөгөө бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой гэсэн үг. Гэвч гайл татварын хөнгөлөлт үндэсний үйлдвэрлэгчид байхгүйгээс гадагшаа бараа борлуулж ашиг олохоос илүү татвар төлж их хэмжээний зардал гаргадаг байна. Иймээс л эх орны үйлдвэрлэлээ дэмжиж иргэд үндэсний үйлдвэрлэлээ сонгодог байх. Эсвэл төр үндэсний үйлдвэрлэгчтэй боддоор дэмжих шаардлага тулгарчээ.